Яасугуул аврал үгүй гэсэн үг. Авраам өөрийнхөө болох Исаакийг санал болгон өргөж Египтийн цэргүүдэд алуулахад Мосе зогтож чадсан юм. Есүс Юда байсан тул үхлээс амьд чадсан юм. Бүгдийг хайж Бурхан дөрөг бид бүгд нүгэлтэн. Та нар энийг мэдж байх ёстой. Тэр үхээгүй нойрсож байгаа юм. Амен. Амен. Халелуя. Халелуя. Самдуундаг дөрвөн хоолны газрын хүү амныг хэрэг нь буруу урсгалын шашны дэмжих шиг бүргэрийн газарт харгас хэрсгэхээр нэг нэмэгтэй амийг бүрдгсэн бие арзам хэрэг байсан билээ. Ийхүү солонгос улсад энэ урсгал таахан Дэрэм-Дүн болон Чонхотун зэрэг дүүрэг тавсаа нисэх мэдээлэл гарч байсан юм. Энэ хүү хэргийн дараагаар 2-3 жилдээ нэг удаа үүнтэй төстэй хүмүүс сурахгүй болсон хэрэгүүд гарсаар байна. 2012 онд Дэрэм-Дүнд, 2015 онд Чонхотунд, 2018 онд Дижихотын Дэхотунд тэгж 5 жил өнгөрсөн дараа дахин гаж урсгалын шашинтай холбоотой гэж таамаглагдаад буй сурахгүй алгуулсан хэрэг гараад байна. Сонжууд унаас сурахгүй алгуулсан мэдвсэн эхийн хэрэг өдөө бүрт шийдэгдэг үлээ. Үл мэддэх шалтгаан ямар ч сэжүүргүйгээр эхийг алдсан хүү өдөө насанд хүрчээ. Бурхан л бүхнийг мэднэ. Таныг хайж байна. Тэгэхээр уг нь болохгүй гэсэн үг. Суугаад ярилцъя. Зүгээр дээ. Тэгээд санаварын хүчингү болгоно гэж юу? Тэр сурлагаараа онцгой ариун сүнсний үед багц мэд үнэлэгдэн төгссөн. Тийм шүү. Тийм ээ. Хэвийн журам гэх зүйл байгаа шүү дээ. Тэгвэл эцэг минь
Микаэлийн ээжийн талаар бидэнд хэлээгүй зүйл байгаа юм биш үү? Тэр чинь юу гэсэн Харин тийм ээ. Жаахан цэвдэгч гэсэн тэгээд л би ирсэн биш гэж юу? Жондоо Микаэл сайн хийж чадах уу? Би чадна. Их санаа зовниж байгаагтай сайн мэдж байгаа. Би эцэг болох Йохан Санвартан. Эцэг их шиг минь хүний хальсан их хайр халамжинд өссөн хүн. Би ч гэсэн мэднэ. Анзелим эцэг минь. Хүү минь Санвартан. Ариун сүнсний замыг засахад тэр хамгийн гайхалтай өсөлт болон Санвартан байхад тохирсон чадвараа баталсан юм. Миний залгамжлагч байгаа юм. Надад итэг. Нэг их санаа зовоод байх зүйлгүй. Бишоп санаарыг чинь хүчингүй болгохгүй. Бүхнээд ажиллах болно. Баяр хүргэе. Жондоо Микаэл. Энэ гартаа хүч өгөн ашиглах хэрэгтэй. Санвартан болох нэр дэвшигчдийг зарлаж байна. Санвартны санварыг хүртсэн хүмүүс урагшаа гарч ирнэ. Ялгундон дэх Сумин, Ким Доён, Григорий. Энд байна. Ичон Сумин, Ким Чолхи, Габриэл. За энд байна. Жонжа дундах Сумин, Жондоо Микаэл. За, энд байна. Хүндэт бишоп. Ариун сүнсний нэрийн өмнөөс энэ сүмд байх Санвартны туслагчдыг Санвартан болгон өргөмжилж өгнө. Эдгээр Санвартны туслахуудыг Санвар хүртгэж зохистой хэмээн үзэж байна уу? Эзний туслах болох хариуцсан элч нарын үзэл бодлыг авч үзсэн. Энэ хүү Санвартны туслахуудыг Санвар хүртгэж зохистой хэмээн үзэж өргөмжилж байна. Жондоо Микаэл хүний хуваар амьдралыг орхиж Христтэй адил номын өргөнд Санвартан болох болдгоо. Нүгэл дүүхэж
Шинэхэн амьдралаар амьдрахын төлөө хичээгдэн. Очиж байна. Амралтын өдөр байхад хичээнгүйлээ очиж байна. Дэсгч явуулчлаараа хүүхэд маань төлөвлөж байсаас хурдан төрөд би зураг явуулна. За, Хариуцсан хэрэгээ өгч байгаа болохоор сэтгэл жаахан тиймэрхүү байна. сайхан мэдээ байхад та дахиад баяр хүргэе. Баяр хүргэсэнд баярлалаа. Нэрээ хүлээгээрээ ахлах яриг гинэ. Ой, юм дэслэгч. За, ахалгаа. Гаж урсгалынхан манай хариуцыг хэсэгт оффистаа болсон гин. Тийм ээ, тийм бол та. Солонгост орж ирээд 20 гаруй жил болсон байх. Муу сан гаж урсгалынхан. За ямар тач одоо шууд хүрээд ир. Алга болсон оюутны хэргийг мөрдөөд иргээ үздэй. Бараг ирчгээд байхад. За. Наадга хурдан шалгаад хүрээд ир. YouTube юу лээ? Тэрийг ахаад явуулчих. За ямар тач хурдан хүрээд ирээ. Яста нэг. Үзэлгийн цагийн сануулга. Золбож байсан бүртгэлтэй болохоор энэ удаад жирэмсний ихэнх үеэс маш болгоомжтой байх ёстой шүү. Нөгөө юу мөрдөн байцаах хэлсэн Юмжион дэслэгч байна. Хүү Кимжи хүүгийн талаар асуух зүйл байна. Эцэгхүү ариун сүнсний нэрээр. Амен. Хамгийн сүүлд хизээ нүглээ намжилсан бай. Бурхны нэгүүлсэлд итгэж өнгөрсөн хугацаанд та үйлдсэн нүглээ намжилно. Тайвнаар хэлж болно. Эцэг минь. Та мэдээ үздэг. Дэмэ үздэг. Ахан дүү минь нүглээ намжилно. Сургуу болсон оюутан Кимжи хуугийн хэргийг мэднэ үсттэй. Дэмэ сан дээрээс харсан. Тэр ч гэсэн бүгдийн тэд хийсэн. Тэд гинэ. Намайг ий хуучин гэдэг. Нэрээ хэлэхгүйсэн ч болно. Намайг ий хуучин гэдэг. Би бол нүгэлтэн. Бид бүгд бурхны өмнө нүгэлтэй болсон. Бид хүн алчсан. Сэтгэл бодолдоо ихэнх нэг алаа юу? Хүн алсан ч өршөөл хүртэж чадах уу? Бурхан бид бүхнийг өршөөх болно. Тэнгэрийн эцэг хүү Есүсийнхээ үхэл ба амьлалтаар ертөнцийг тантай эвлэрүүлж ариун сүнсийг илгээсэн билээ. Сүмийн ариун ёслоор дамжуулан бидний ах дүүст уучлал амар тайвныг хайрлаж бич ус. Эцэг хүү ариун сүнсний нэрээр энэ хүү итгэгчийн нүглийг өршөөж байна. Танаас гуйж байна. Амен. Ахин ижил нүгэл үйлдэхгүй хэмээн амлалт өгчөө. Сайн үйлс хийж амьдраарай. Босго бүрд хаалганы хатвч бүрд гахаан цус цацсан. Дахиа юм тагтааны хүзөгч хуулж баригдаж байсан бүх зүйлд цусын цацсан. Тэгэх ёстой байсан. Би тэгэх ёстой байсан. Тэгэх ёстой байсан. Тэр чинь юу гэсэн үг вэ? Өнөөдөр бугын цусыг цацаад ирсэн. Сая хүсч мөн наачаад ирсэн. Тэгэх ёстой болохоор Ахан дүү минь. Тэгэх ёстой гэж хүсээгүй зүйлээ хүчээр хийж угаа иргүү. амаарчтай. Ахан дүү минь. Тайвшир. Үргэлжлүүлэх үү? Ахан дүү минь. Ямар шалтгаанаар ирсэн? Нүглээ намжилгаар ирээгүй гэж үү? Намжилж өршөөл хүртгэхэр. Тэгвэл хэлнэ үү? Гахаан цус гэж юу юм? Тэгэх ёстой гэж юу гэсэн үг юм? Эцэг минь. Танай ээжийг Жинсү гэдэг үстэй. Ахан дүү минь.
Газурч хаяв нүдэ нэгэд яваач. Ну все. Эцэг минь. Хүс Энэ зүгээр үү? зүгээр дээ. Баярлалаа. Юу гэлмэ. Манай итгэгчдийн дунд Иехүүжүн гэх хүн байгаа юу? Иехүүжүн үү? Тийм ээ, байгаа. Иехүүжүн. 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 이호중. 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 이호중.
Юмжуян дэслэгч байна. Жандуун мөн биз дээ. Тийм ээ. Энэгээр арччих. Баярлалаа. Өнөө өглөө юу болсон талаараа тодорхой хэлээд өгөөч. Гэрд нь хайж очихтол гэрд нь халдсан хүмүүс байсан. Гэрлүү нь халтсан хүмүүс ээ. Намайг додогш орох үед их хурдан зүгтчихсэн. Царайг нь харсан уу? Царайг нь хараагүй. Царайг нь хараагүй. Тэгвэл гадуур өмсч байсан хувцс нь Хар хослууд өмссөн байсан. хар хослол гинэ. Их үжин ямархуу байсан. Ухаан алдчихсан байсан. Эхэндээ согдчихсан байна гэж бодтол их цайсан харагдаж байсан. Гэрт нь яах гэж очсон? Тэрний намжлалтай холбоотой хэрэг болохоор хэлэх боломжгүй. Хожины дүү. Сайн байна уу? Юмжуян дэслэгч. Гэхдээ тэр Надад хэлж болно. Ахад минь юу тохиолдсон? Өнөө өглөө ахын чинь гэрд очиход хариу байхгүй болохоор нь гэрд нь ортол ухаан алдчихсан байдалтай байж байсан. Яаж орсон юм бол? Онгорхоо байсан. Нүүрэн дээр чинь цус. Бидэнтэй хамт хилцс рүү явна уу? ийшээ явна. За. Сонжодон дах соргуулсан бэлэвсийн хэрэг. Ийх үү юм? Шалгасан уу? Бэксуян болон гүн инчол хүмүүсийг уургалдаг загас чадал гэсэн үг. Тэд хий юм. Түүдэгчдийн ахлах байгаа юм. Юун түүдэгч? Хүнээр загасчлна гэдэг нь бас юу юм? Мөнгөө даатгачих гэдгийг. Аюулгүй газарт хадгална гэд. Бэксуян мөнгийг хариуцдаг. Тэгж байгаад нэг мэдлэгэд тэдний удирдлагад орсон байна. Ойлгохгүй байгааз. Мөнгөө даатгасны ч тэднэр удирдуулж байгааг нь ч ойлгохгүй. Би ч гэсэн эхэндээ ойлгоогүй юм. Яаж тэгж сайн мэдэж байгаа юм? Ах минь ч гэсэн тэдэнд удирдуулж байсан. Би үжүн яагаад Ах минь амьдралаа намайг асарчил өнгөрөөж байсан. Тэгж дүүгээсээ олж өөрийн ойлгохтой ч үерхэж байгаагүй эрийг Бэксуян ашигласан. Үннийг мэдчихэд хийх зүйлийг хийх гэж байсан. хийх зүйлээ? Үннийг ивчлэх гэж байсан. Нууц дугаартай байсан. Тэр нь юу юм? Тэднийг яллах гэж байсан. Бурхан ивэг.
Олон боломжит хувилбаруудыг авч үзэгч ямар нэг ноцтой гэмт хэрэгээс гараагүй бол зарчмын хувьд шууд алга болсон гэж үзэхэд хүндрэлтэй. Данса хувха хоослоод явсан. Утасны лövер энтер биш гэж юу? Ингэж хэл үгүй алга болох хүүхэд биш ээ. Байнга уулздаг найз энтер байгаа юу? Энэ эмэгтэйг харж байсан. Хин дотн нэгч гэж байсан байхаа. Ажилд ороход тусалж байгаа гэж байсан. Би баярлсан шүү. Жинхүү маань нэг их найзгүй болохоор. Тийм ганцаардмал хүүхдэд хоол хүртэл авч өгөөд тусалж байгаа гэхээр. Ихэвчлэн хаана уулздаг байсан бэ? Гэрийн ойролцоо үүргэрийн газар уулздаг юм шиг байсан. Гэрээсээ гарахын өмнө хачин зүйл ч юм уу, ажилд орох, шашны талаар ч юм уу ярьж байгаагүй юу? Би хорт хавдрын эцсийн шатанда орсон. Уучлаарай. Бүгд миний буруу. Миний буруу. Хүүхэд буруутахад эцэг эхийн буруу гэж юу? Гэрэлсэн үү? Нэг удаа гэрэлж үзсэн. Хүүхэдтэй болвол хүүхэдтэй байсан. Уучлаарай. Ий хүчүүний бие дээрдвэл энгийн тасаг руу шилжүүлэх болно. Авраам өөрийн хүү болох Исаакийг санал болгон өргөж Египтийн цэргүүдэд алуулахад Мусе зүгтэж чадсан юм. Есүст Юда байсан болохоор өглөөс амилж чадсан. Бүгдийг найж Бурханд өрг. Бид бүгд нүгэлтэн. Ойлгосноо? За. Тэр үхээгүй нойрсож байгаа юм. Тэр үхээгүй нойрсож байгаа хэрэг. Амен. За баярлаа. Аврал хүртээрээ. Сайн байна уу? Бурхан таныг хайрлаж байгаа. Аврал хүртээрээ. Бурхны авралыг хүртээрээ. Тийшээ хар. Хуудас тарааж байгаа эрэгтэй. Тэр хүн Биксуйоны нөхөр байгаа юм. Үйл ажиллагааны ахлах. Хүмүүсийн мөнгө болон ухааныг уургалан авч тэр эмэгтэйд аваачиж өргөдөг юм. Ойлгож байна уу?
Бэксуёны гэр хаана байдгийг. Хэдэн хүн бэ? Тухтай газараа суугаарай. Захиалга өгөх үү? Кимчижиг авъя. Тэр өдөр цайны цагаар гардаг зэс байгаа юм. Тэгвэл бүлгүүг авъя. Бүлгүүгийн 2 хүн ихээр боломжтой. Хийгээд өгье. Хүрээд ирв үү? Зүр хүлээж байгаарай. Хоёр хүний жаргал хийж мэддэг болохоор сайхан хооллоорой. Баярлалаа. Дагаад яв. Самуугийн эмтэй хольж болохгүй шүү. Үгүй тэр нөгөө санууч гэсэн тэр Дагаад яв. Гимш. гимшиж байна. Миний буруу. Хамттай байгаац. Тийм ээ, хамттай байна. Өөр хэрэгтэй зүйл байвал хэлээрэй. Байна уу? Бэгсүн байна уу? Хин бэ? Жинсүгийг мэдэх үү? Юу? Хин юм гэж байна. Жинсүг. Дугааранд орсон бололтой.
хөөжөөнийг хөөж байсан хүмүүс саяхан сургуу болсон Ким Жихуугийн хэрэгтэй холбоотой ч байж мэднэ. Хөөжөөний намжлалын талаар хэлж өгөх боломжгүй юу? Хоол идсэн үү? Та их өлссөн бол та. Би юм асууж болох уу? Тэгээ. Та энтхий итгэгчдийг сайн мэдэх үү? Тийм биш ээ. Би санвартан болоод удаагүй. Гач урсгал байгаа биз? Тэнд яагаад тэгж их олноор ордог юм бол? Гаж урсгал уу? Хаа нэгтээ сохроор итгэнэ гэдэг ойлгохгүй юм аа. Итгэлд их олон төрөл байдаг бол та. Тийм бол та. Баттай биш байх чинь. Юу? Би юунд ч итгэдэггүй болохоор тэгвэл хэрвээ их хүн хэвлэт хүүхдээ алдсан бол хүүхэд нь деваачнд очсон болов уу? Тэр хүүхэд төрсөн бол жаргалтай байх байсан болов уу? Тэрийг харах байсан эцэг их жаргалтай байх байсан болов уу? Өвчтэй хүүхэдтэй байх нь эцэг эхийн тарсан нүглээс болж шийтгэл хүртэж байгаа гэж юу? Тийм бол эцэг эхийн шийтгэх хэрэгтэй шүү дээ. Яагаад гэмгүй хүүхдийг шийтгэж байгаа юм бол? Би ч гэсэн тэрний заяасан төөргийг ойлгохгүй байх үе олонтой. Бодсноос шулуух юм аа. Би ч гэсэн хүү юм хана. Тийм бол та ч гэсэн нүгэл үлддэггүй. Өдөр бүр үлдэж, өдөр бүр гимшдэг. Одоо ч гэсэн үлдэж байна шүү дээ. Хүүхэд амар тайван газар байгаа. Төр байцнараа. За, Дэслэгч сургуу алгуулсан Ким Жихуугийн хэрэгтэй 13 жилийн өмнө ч бас их төстэй хэрэг гарч байсан байна. юу юм? 2009 онд Сонжодунаас бэлэвсэн их сургуу болсон. Сонжууд өнгөд Тийм ээ. 15 настай хүүгээ орхиод сургуу болсон. Гэхдээ алга болохынхаа өмнө хийсэн үйлдэл нь төстэй байна. тодорхой хэлдэ. Хүүхэд нь өвдсөн байсан. Эмчлэх гэж энэ тэрнүүгээр явж байгаад сүйдээ шашинд орсон. Гэхдээ Хэргийн тайланг олчих. Би энд хүнтэй байна. за. Гэхдээ тэр хүүхдийн нэр нь Үхтэй? тийм ээ, нэр нь Жон Доун. Тэгэхэд эмнэлэгт ямар тач материалын ширээн дээр тавьчихъя.
Хүлээж вэ. Ихчээ. Одоо таны ээлж. Энэ таагүй уур амьсгал юу вэ? Цуст дайны тэмдэг. Сайхан сонирхов. Яах гэж ирсэн юм? Юу сонирхоод ирэв? Юу ч байсан асууж болох уу? Анхных байх нэ. Гадаа сонсогдохгүй. Зөвлөгөө авахаар ирсэн хүмүүсийн нууцыг баттай хадгална. Амен. Хүүхэдтэй байж. Байц. Гэхдээ яагаад цус үнэртэй байгаа юм? Тийм биз. Яаж? Гэхдээ өсгөх хүүхэдгүй байх эмэгтэй биш байна та. Хин чамайг явуулсан юм. Шимган, таныг хууль бус мансууруулах бодис борлуулсан хэрэгээр баривчилж байна. Өвдөж байна. 2022 оны 11-р сарын 19-ний өдрийн 11 цаг 31 минут. Шимгавоноос байцаалт авч байна. Шимгавон, та Жуна дундах сүмд үйлчлүүлэгч болон Юнжу Яонд хүч хэрэгэлсэн. Энэ үнэн үү? Чи үйлчлүүлэхээр ирсэн юм уу? Яагаад тэгсэн? Тэрийг мэдхүү. Энэ чамд сайн юм байна. Чамтай хувьгүй заяа төгрөгөөрөө холбогдож. Тэр юу вэ гэхээр чиний мэдрэх ёстой тэр өвдөлтийг оронд нь энэ мэдрэн гэсэн үг. Канцергэлэгч. Та гараад байж вэ? За. Шимган Вонго 2009 онд Сонжудунаас сургуу болсон Бэлэвсээ их Уужинс үг мэдхүү. Хэлэх юм байхгүй. Уужинс үгийн эзүүсээс таны нэрийг хууц гарч ирсэн. Тэрний дараагаар Сүнс шүглсэн мэт өвчний байдал. Шимган Вон Иргэн тойронд чинь цусаар дүүрч гэр бүл дотн дэлгээд бүгд чамаас болж эрт үхэх заяатай. Шимган Вон Хачи юм.
Сүнсүтэй. Чи үхэж байж бусад хүмүүс амьд гарах байсан. Хүүхдэж амьд гарах байсан. Чи муу юугаа мэдтгий? Юунд дэсгчээ? Тавь л да. Ухаад өг. Аль тавь. 윤주영! 하악진 숨어있어. 오진 속인 적설성. Надад ч бас нэгийг өгч. навшин гаж бөөчнө. Өгч нарайл хэдрээд байгаа юм шүү. Энгийн иргэнд. 이 우주нийг мэднэ үстэй. Тэрнтэй ямар харилцаатай? Ихүүжүн. Үйлчлүүлэгчээр ирээд дараа нь үйлчлүүлэгч авч ирсэн билүү? Яалаа. тэгвэл 백수연다. 백수영. Наати. Сайхан биетэй хүүхэн үү? Хизэнээс ч юм үйлчлүүлэгчид авч ирж эхэлсэн. Галзуу хүүхэн болгоомжтой бай. Одоо жинхэнэ асуулт. 오진 속ийг санаж байгаа үстэй. Уужинсүг. 이 우중 백수연 шиг чиний үйлчлүүлэгч байсан. тэрний эд зүйлсээс чиний нэр гарч ирсэн байхад санахгүй байна уу? Би сүнсний царайг сандагч. Хүнийг бол сайн мэддэггүй юм. Муу галзуу нуушч. Ахлаа. 정도훈 санварт ирсэн. Юун дэслэгчийг дуудаж. За. Яаж өвд болсон? Хүзүүгэн зүссэн байсан. Гэхдээ тэр өхлийн шалтгаан болохыг мэдэхгүй. Эсвэл амьсгал хураасныхан дараагаар толгойг нь тасцсан эсхийг мэдэхгүй. Хэн тэгсэн? Мөрдөж байгаа. Нөгөө баривчлагддаг буу юу? Хэрэгтэй хамааралтай гэж үзэж байгаа ч одоохондоо ноцох баримт байхгүй байна. Бусдын байцааж үзсэн үү? Одоогийн байдлаар хэлж чадах зүйл бол Шим Ганвон буугийн бөөлж байсан уулын ойролцоох сүмэс ээжийн тан зохицос олдсон. Эцэг минь. Багада би чинь муу байсан уу? Хүнд өвчнөөр шаналж байсан уу? Юу?
Багада хүнд өвчнөр шаналж байсан уу? Наадах чинь юу гэсэн үг вэ? Тэгэхээр ээж тань залбирлын өргөө ч юм уу, хийд рүү авч явдаг байсан ч юм уу? Эсвэл гэртээ загалмай тэмдэг сахиус хоёрыг хамтдан байлгадаг байсан ч юм уу? Надад асуудал байсан болохоор ээж маань гажуурсгалд автсан юм уу гэж асууж байгаа юм. Буруугаар битгий ойлгоорой. Алга болсон гэж мэдэгдэхэд гэрээсээ зогтсон гэчихэд бүтэн 13 жил өнгөрсний дараа ярьж байгаа юм. Гажуурсгалд автсан юм уу гинэ? Бид их үжүн Бэксуян болон Шингамүнтэй гүн холбоотой хэрэг гэж үзэж байгаа. Хэр удаан хугацаа шаардах вэ? Тэр мөрдлөгт. Задлан энтер хийх ёстой юм. Оршуулга ёслолыг хийж болох. Задлан хийх боломжгүй байж мэднэ. Оршуулах ёслолыг та хүсвэл хийж болно. Алга болохоос өмнөх болон дараах бүх банкны гүйлгээг нь шалгасан. Бас энийг харах юм бол энэ ээж тань банкнаас мөнгө аваад хүнтэй уулзсан болол та. Йохан Санвартан, сүм 14 цаг 30 минут. оршуулах ёслолд эцгүүд их тус болох болно. Эзэн минь. Мөнхийн амар амгаланг ивэж өгөөч. Эцэг минь. За. Эцэг та үргэлж үннийг хэл гэж хэлдэг байсан. Зүг. Эцэг Санвартан минь. За. Эцэг та надад бас ээж минь байсан. Багын л би муутай байсан би. Өдий зэрэгтэй хүрсэн нь. Таны л аж хавья. Гэхдээ яагаад хэлээгүй юм? Манай ээжтэй өмнө нь уулзж байсан гэсэн баха. Микаэл. Яагаад гэсэн? Яагаад хэлээгүй? Нүүнэ. Игүүж нүглээ намжлан. Ээж юм алга болсон манай гэрийн хаалганы энэ тэнд байсан гахаан цусыг хүртэл маш тодорхой дүрдсэн. Хэн нүглээ намжилыг дураараа задруулаад байгаа юм. Надад байсан итгэл бүгд хурамч байсан. Хурамч итгэл мэтийг алдахад тэр шашны үндсэн зарчим мэтийн зүйл асуудал гэж юу? Дүүнэ. Тэр хүн заримдаа бидний ойлгохооргүй арга барилаар биднийг шалгадаг. Зовлон дунд тасч. Эзэн хайх нь жинхэнэ итгэл. Энийг ойлгох. Юу ч хэлэхгүй гэж байгаа бол.
Би өөрийн биеэр олж мэдье. Эцэг тантай уулзсны дараа хаашаа явсан, юу тохиолдсон гэдгийг. Тэр явцад нь ганц ч болов нүгэл байх аваас шудраг эзэн нүгэлтнийг олж шийтгэн гэдэгт би итгэж байна. Дууна. 13 жил штэ. Ээжигээ алдан төөрөлдсөн цаг хугацаа минь. Бас одоо би дуртай эзний тааллыг илэрхийлэх зэвсгэнд болох болно. Яасан гэж өөрийн царайгаа нууна вэ? Яасан гэж намайг өөрийн дайснаа болгоно вэ? Дайсны гараас намайг аварч харигс хатуу нэгний гараас намайг гарган өөрийн нудраг болон хилэнг татаж намайг айж балмагдахгүй байхад сургаач. Халагдах өргөдөл. Хүндэт эзэн минь. Би төөрсөн бололтой. Эцэг минь. За. Таны үгийг сонсноо. Тэр замаа олох хэрэгтэй. Бас эцэст нь нүүр тулах болно. Өнөөдөр яг Баттай Бэгсүн ийш ирэх үү? 10 жилийн дараа хүүхэд нь ахин өвдөж эхэлмэгц. Энэ удаад залуу бас эрүүл хүний цусыг өргөх ёстой гэж бодож байгаа. Яаж шалах вэ? Харчж байгаагүй сахиус наалтастай байгаа.
Багшаа, энд зочин ирсэн байна. Өнөөдөр хүн үзэхгүй дээ. Чи ява. За. Тэгвэл би дараа дахиад ирье. Очоод залгаарай. Зуу яриа сонсоод холоос ирсэн юмсан. Уухгүй. Хоёр хондог уухад харагддаггүй сүнсч харагдана. Зүгээрээ. Оо. За. Юу сонирхсондоо ирсэн юм. Хүн хайж байгаа юм. Мөнгө зээлдүүлэгч. Үгүй. Ээж. Харагдахгүй л байна да. Хайр газар үгсэн юм уу? Битгий хай. Хайсаар байвал хэн нэгний толгой тасарч байж дуусна. Гэхдээ энд гурван сүнс байх чинь ямар ч царайгүй байхыг бодоход чи Есүс шүтгч байх нэ. Есүс шүтгч яах гэж энд ирсэн бол тоо. Есүс шүтгч биш юмсан. Чи Уужин сүгийг мэдхүү. чи намайг алах гэж ирсэн юм уу? Тийм биш ээ. Та тайвширно. Есүст итгэгч нар бөөдөөсөх гэж ирээд гай болоод байх юм. Гаж орсголд итгэгч нар байн ирж хүнийг цагтаа барьж өгөөд бикс уянд байлаа гэж хэдэн удаа хэллээ дээ. Үгсэн уужин сүгээр намайг сүрдүүлнэ гинэ. Чи 10 царилгийг мэднэ үсттэй. Асуулт нав шүү. Мөн Есүс шүтгч. Чи үнээр нь хэлээд чи намайг алах гэж ирсэн юм уу? Гаж орсгол шүтгч. Ух намш минь. Ух. Тайвширно. Тайвширвал би тавь. Ич ягаад энд боловсон юм гэж юу? Мэдхгүй гэж юу? Би ердөө мэргэлж бөөгийн зам үйдэл хийдэг. Тэгээд бата. Тэр үед хамт байсан бахна. Юу? Гэхдээ чи алууч нь биш. Тийм ээ. Би зүгээр үзүүлбэрлэг үзүүлдэг юм. Тийм болохоор жинхэнэ хэрэгтнээс нас болно. Тэр хүмүүс одоо хаана байна? Тэгээд
Тэр хүмүүс хаан угааг илүүлэх гэж ирсэн юм уу? Гэхдээ би Бэксуян хаан угаар яаж мэдэх юм? Исака өргөх цаг болсон юм биш үү? Их судалсан байх шүү. Өнөөдөр чи эсвэл би өгөх нэ? Бэксуян хөдөлчлөө. Нотлох баримтыг хайж олъё. Шимгааваа яагаад гарсан? 48 цаг өнгөрсөн дөө. Нотлох баримтаа олсон юм уу? 2009 оны Сонжудон дахь бэлэвсэн их алга болсон хэргийг санаж байна уу? Хөөе, тэр чинь 13 жилийн өмнөх хэрэг. Тэр алга болсон Уужин сүүгийн хүн Жон Дуун Ихүү Жунийг хорцсон байхад нь анх олж дуудлага өгсөн хүн. Бас Жон Дууны төрсөн их Уужин сүүг алга болохоос өмнө Шимгаава Норбогийн зан үйл хийлгүүлсэн. Тэгэд Шимгааван Ихүүжун ямар нэг холбоотой гэж юу? Ихүү Жун хаагдсан гач урсгалын сүмээр орж гардаг залбирагч байсан. Тийм ээ. Би чамд яагаад дуртайг мэднэ үстэ. Та бас надад дуртай юм уу? За болоо. Чи зүүн савин мэдрэмж энтер гэж ярьдгүй штэ. Мөрдөгч хүн зүүн савингаараа мөрдлөг гэвэл мөрдөгч мөн гэж юу? Бөө үст. Сүмийн итгэгчдийн нэрсийн жагсаалт байгаа баха. Ховцоо хаймааргүй байвал өмс. Залуу болохоор тэр юмний нөлөөч хурдан байна шүү. Ахан дүү минь уугаарай. Сурагчаа. Ой сурагчаа. Энд юм уу? Залбирал үйлцгээе. Ээжигээ аврах хэрэгтэй шүү дээ. Мөнгө эхлээд Залбирая. Залбирлын хариугаа аваад мөнгө авъя. за. Гэхдээ яагаад ийм газарт залбирч байгаа? Би доторх сүнсээ алж байж залбирал биелэн шүү дээ. За. Явцгаа.
Хэн бэлээ? Туслагч. Би маань ийм байгаа болохоор сайн хийдэг залуу. Дадлагдагч. Энийг бариад байж байгаарай. Энэ юу юм? Сайн атгаарай. Гой мэдрэмж төрнө. Толгойг нь бариад гэж байна. Толгой. Би хийчих. Ихэндээ л хэцүү. Эхэлцгээе. Ийм байдалтай дуусгаж чадах юм уу? Энийг л уул харагддгүй сүнсч харагдана. 보인다니까. Хараад ид. Чадахгүй л дээ. Тийм ээ. Би нүгэлтэн нүгэлэгтэй. Яагаад надад л ингэж байгаа юм бэ? Яагаад? Юу хийгээд байгаа юм бэ? Яасан? Одоо ч гэсэн нуумар байна уу? Энд хуучин сүгийн хүү ирчихсэн байна. Би тэгсэн юм уу? Та нар тэгсэн биз дээ. Би өөртөө бөөгийн зан үйлдэл хийсэн. Гэхдээ маргааш нэг эмэгтэй алга болсон мэдээ гарсан. Тэр үед би чамаг галзуу юм гэж бодсон. Тийм биз дээ. Тэгээд одоо яах юм? Ажлаа зөв хийхгүй юу? Димэ. Чи одоо гарч ирээд намайг алах гээ юу? Тэгээ.
Хатаад өг. Хөнөө. Хоосог. Юу хийгээд байгаа юм? Ухаантай бай. Тэрэ үхсэн биш. Нойрсож байгаа хэрэг. Лазара, өндөө. Яа хийгээд байгаа юм? Сүнс нь эзэмдүүлчихсэн байх та. Та нараа уужин сүгийг чи ингэж өргөл барьсан юм уу? Юу яриад байгаа юм бэ? Та нарын хийсэн зүйл муу юм уу гэж байна? Чи тэрнээс олж энд ирсэн байх нэ? Уулзаад яах гэсэн? Ухаалаг утасч сатан л та. Сатан. Сайн үйл хийснэг нь амьдарч, муу үйл хийснэг нэг нь шүүгдэх болно. Би та нарт хэлж байна. Муу санаатай хүмүүстэй сөргөлдөж бүү тэмц. Хэн нэгэн баруун хазрыг чинь цохимц зүүн талын хазраа эргүүлэх. Тэр үед чи ямар үр өгөөж олж авах нь вэ? Одоо та нар тэр зүйлээсээ ичимц. Тэр төгсгөл нь үхэл байх болно. Нүглэр дүүрэн үхэл. Эзний ивэл бол Христийн мөнх амьдрал. Сүнс нь эзэмдүүлээгүй гэвэл Өөрсдийн нүглээ намжилж гэмшнэ үү? Өөршөөл ирнэ гэвэл би өөршөөж өгье. дахин төрсөн Иесусийн байх та. Гүн хилцийн дарга ама хамил. Өвчин нь яагаад идэхгүй байгааг мэдгүй. Ихний Танай хүүгийн. манай хүү Энэ газраас болж өвдсөн шүү дээ. Гүн унчаад энд сүнсээр дүүрсэн байгаа үстэй. яавал идэх юм. Намаг яавал манай сонуугийн өвчин идэх юм бэ. Гүн хилцийн дарга. Хэлээд өгөөч хэмээ. Би яавал болох юм бэ? Тэр үхсэн биш. Унтсан хэрэг. Золиосгүй аврал гэж үгүй. Абрахам өөрийн хүү Исаакаар өргөл барьсан шиг. Тэр үхсэн биш. Нарсан хэрэг. Миний буруу. Бидний буруу. Бид хүмүүсээр өргөл барьсан. Галзуураа юу? Нэг хүүхэд аврах гэж үйж. Ганц сүнс алж чадахгүй хэрэгөө. Ахан дүү минь. Шийтгэнэ үү? Ахан дүү минь. Сэрнэ. Би сонууга яаж аварсан билээ дээ? Би сонууга яаж өсгсөн билээ дээ? Надад яагаад ингэж байгаа юм бэ? Ханя.
Соноо амьдрна гэж байна шүү дээ. Хан сэргийлэгч. Дэстэгч. Зүгээр үү? Хан сэргийлэгч. За. Зүгээр үү? Хүн байна уу? Хүн байхгүй юу? Эмчээ, хүн байна уу? Хаалга нэгээд өгөөч дээ. Энд өвчтөн байна. Хүн байна уу? Хаалга нэгээч. Эмчээ гооч байна. Хаалга нэгээч. Сайн үйл хийснэг нь намдарч, муу үйл хийснэг нь шүүгдэх болно. Би та нарт хэлж байна. Муу санаатай хүмүүстэй сөргөлдөж бүү тэмц. Хэн нэгэн баруун хазрыг чинь цохимц, зүүн талын хазраа эргүүлж. Амен. Тэр үгсэн биш. Нойрсож байгаа хэрэг. Амен. Золиосгүй аврал гэж үгүй.
Авраам өөрийнхөө Исаакаар өргөл барьсан шиг Амен. тэр үхсэн биш. Найрсаж байгаа хэрэг. Амен. 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 Нүглэр дүүрэн үхэл. Авраам өөрийнхөө Исаакаар өргөл барьсан шиг. Тэр үхсэн биш. Найрсаж байгаа хэрэг. Тэр үхсэн биш. Найрсаж байгаа хэрэг. Зүгээр үү? Тийм ээ. Та зүгээр үү? Хүүхэд тээж байгаа мó? Тийм ээ. Хүүхэд нь зүгээр үү? Тийм ээ. Буянтай юм аа. Юу? Амнаас чинь буян шүү дээ. Бурхнаас бидэнд өгсөн бэлэг. Над шиг сонсож ярьж чадахгүй нэгэнд хүртэл төрсөн шалтгаан гэж би. Чи би энэ хүүхэд бүх амьд биетүүд амьдрах үнцэнтэй. За, эхлэе. 13 жилийн өмнө ирээдүйдээ карьертай томоохон компани ажилтан байсан Бэгсуянд дөнгөж төрсэн эрэгтэй хүүхэд байсан ба шалтгаан тодорхойгүй өвчтэй байсан. Хүүхдээ аврахын тулд
бөөч вэ, юу ч вэ очоогүй газар гэж байгаагүй. Сүүлийн найдваргээд гаж урсгалын сүмд автсан бол та. Тэгээд адил сэтгэлээр ирсэн уужийн сүг нь хүүхдээ аврах гэж бэлэн мөнгө болон дахианы хүзүүгээр тахил өргөсөн. Тэгвэл түүдэгч гэдэг нь тийм ээ. Уужийн сүгийн зурвас дахь түүдэгч бол Бэксу юм. Энд хүний амь насаар өргөл барьж байж эдгэн гэж итгэсэн Бэксуян уужийн сүгийг ядгсан хэрэг. Маш хүчтэй сэтгэл зүйн тарих угаалт. Өөрсдийн биеэр өргөл барих замаар тахил өргөе гэсэн. Уужийн сүг энийг тахилын нэг хэсэг гэж бодон эм угаад хэвтсэн. Бэксуян гүн өнчөөл гэсэн хутгаар жинхнээсээ тэрнийг тэгээд хүүхдийн биеийн байдал дэрсэн юм уу? Тийм ээ. Яг тэр үед нь гайхамшиг шиг хүүхдийн биеийн байдал сайжирсан. Тэгээд л Бэксуян илүү эрчимтэйгээр автсан хэрэг л тийм. 10 жилийн дараа буюу өмнө жилийнхээс эхлэн хүүхэд нь ахиж өвдөж эхэлсэн. Тиймээс энэ удаад илүү залуу бас эрүүл нэгнээр тахил өргөх хэрэгтэй гэж бодсон хэрэг л тийм. Хүүхэд нь яг яаж өвдсөн юм бэ? Өөхөх өвчин туссан юм уу? Тэр жоох эргэлзээтэй л дээ. Яг бодитоор өөхөх өвчин бол тусаагүй. Бэксуяны төсөөлөл улаарл гэхүү дээ. Улаарл? Ёстой нэг. Тэглээгэж яаж амьд хүнийг тэр хүүхэд одоо эмнэлэгт байгаа гэсэн үү? Тийм ээ. Гэмжихүүд уулгах байсан юм өрөөндөө орхисон ч тэр нь яг адилхан савтай юм байж тараад хүүхдээ аврах гэж угаад хүүхдээ алах шахжилт. Ер нь бол тийм талтай. Гүн өнчөөлийн үхлийн шалтгаан юу болсон? Гүн өнчөөлийн үхлийн шалтгаан хорны нөлөөтэй эд эрхтний гэмтэл гэж харсан. Задлан шинжээчийн хэлснээр бол шавжны хор усан тохиолдолд шууд үхэх биш 7 хоног цусаар ханиалгаж угаад тэгээд үхдэг гэж хэлж байна лээ. Янз юм хийх юм та. Бэксуяны хүзүүн Үхснийхэн дараа тасалсан бололтой. Хүр золдсон л доо. Бариулаас нь гүн өнчөөлийн хурууны хээ. Үзүүрээс нь Бэксуяны цус олдсон. Гэхдээ гинт ягаад нэг алоод амиа хоролцоос юм бэ? Гүн өнчөөл. Яг амиа хорлолт мөн үү? Хэлсэн зүйлээ чинь бичлэгээр шалгасан. Миний мэдмээр байгаа зүйл бол тэр бичлэгийн өмнөх болон дараах. За. Үнээр нь хэлье. Яагаад бичлэг хийсэн? Нотлох баримт үлдээмээр байсан. Хэргийн газраас харж сонссон зүйл донд чинь бидэнд хэлэх зүйл байна уу? Яг бичлэгээс харсны чинь дагуул. Эцэг минь. Бэксуяныг алахыг хүссэн юм уу? $13 13 жилийн өмнө нэг хүү ээжигээ алдсан. Тэгээд дахин хэдэн жилийн дараа нэг хүүхэд эцэг эхээ алдсан. Одоо харанхуйн цаг хугацаагаа дуусгах болно. Дэн одооноос эхэлж байна. Хөөе байцаараа юу ч мэдэхгүй гэдэг хатта би явахгүй бол манай ээж үхнэ гэдэг нь. Гэхдээ гооч мөрдөгч нар юугаа мэддэг гэж вэ? Та нарын мэдэхгүй зүйл байгаа гэдэг хат. Гомоо тэнгууд намайг явуул л та. Намайг явуул. Өршөөгөөрэй. За, мөн бидтэй намайг эмнэлэгт хүргэж өгсөйгч. Тийм ээ. Санаа. Энд ямар хэрэгээр ирсэн? Цогцос шалгая гэвэл ийшээ оч гэсэн болохоор л.
Гайхамшигар аюултай мөчөд авсан. Хүүхэд зүгээр үү? Тийм ээ. Гэхдээ ахиад цус хурвал шууд ирэх хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй байх магадлалтай. Одоо шийдэх хэрэгтэй. Эцэг минь. Яахан Санвартны өгсөн зүйл. За. Ирж гисэн үү? Нэг татах уу? Гарч гисэн. Эцэг минь. Би том нүгэл үйлдсэн. Шийдэглээ хүртээ. Эзэн бүгдийг өршөөсөн. Яагаад надад шийтгэл өгөхгүй байгаа юм бол? Юу ч асуухгүй болохоор юу ч хэлэх хэрэггүй. Бас энийг Яахан эцэг өгөөд явсан. Миний хүү Микаэл эцэгт маш их ядарч цудсан дүүнэ. Тэр их харанхуйг туулан Микаэл Санвартан болсон байгаа биз? Тэр төрхийг чинь харж чадлагүй ингээд явсан нь үнэхээр харамсалтай хэрэг. Олон жилийн өмнө нэг өдөр жижиг нүгэл намжиллын өрөөнд олж мэдсэн бүх зүйл бол ердөө эзний өмнөөс олж мэдсэн үнэн байсан. Тэгсэн чи чамд хэлж чадаагүй бүхэндээ уучлах хүсэж байна. Дүүнэ. Яахан Санвартан биш энгийн хүн ийж вам. Одоо Санвартны хувцас өмсөж чадахгүй бол таа. Энэ бүх хугацаанд чамд хийсэн буруу зүйлсийг минь битгий өршөөгөөрэй. Бас манай жон дүүн Микаэл Санвартан хэн хүнээс илүү найдвартай, ухаалаг чиглүүлэгч болно гэдэгт эргэлзэхгүй байна. Холоос үргэлж дэмжинэ. Чин сэтгэлээс Ижонвон. Одоо харж байгаа зүйл бол дотоодод орж ирсэн гаж урсгалын сүм байгууллагын бүтэц. Яг одоогоор солонгослог гэхэд 2000 орчим итгэгч байгаа гэж таамаглаж байгаа. Энэ ондоо багтан заавал нэгжлэг хайгуул хийх болно. Харно. Эзний бяцхан хургана дэлхийн нүглийг устгагч болохоор ариун үйлд өргөцсөн нь буянтай явдал юм. Би итгэх болно. Заавал танд нүглээ намжламаар байна гинэ.
Эзний нэгүсэлд итгэн өөрийн нүглээ намынчилнө. Амен. Би бол нүгэлтэн. Өршөөгдөх аргагүй том нүгэл үйлцэн. Өршөөгдөх эрэхгүй нүгэл гэж үгүй. Надаас болж олон хүмүүс үхсэн. Намайг өвдснөөс болж намайг нүгэлтэн болохоор эцэг их маань олон хүний амийг хөнөөсөн. Би төрөөгүй байсан бол эцэг их маань хин нэгнийг хөнөөх зүйлч болохгүй байх байсан. Надаас болоод эцэг их маань гаслантайгаар үхсэн. Миний нүглийг өршөөж хайрлана уу? Бас манай эцэг ихийн эцэг болон эцгийн ээжид хийсэн нүглийг ч бас өршөөж хайрлана уу? Би эцэг хүү ариун сүнсний нэрийн өмнөөс нүглийн өршөөж байна. Амен. Хувцс нь ямар байна? Таарч байна уу? Харахад бол зүгээр л байна. Сайн өмснөө. Явцгаая. Гэхдээ ихчээ би эцэгт хариулт өгч чадалгүй ирсэн. Ямар хариулт? Эцэг минь манай аав ээжийг алсан гэсэн ч юу ч хэлж чадалгүй ирсэн. Яах хэрэгтэй вэ? Чи ямар байгаа? Бодож болох уу? Би алсан. Би эцэг их чинь алсан. Миний хийсэн нүглийг битгий өршөөгөр